Хан уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах хан эсвэл хорооллын ус дулаан хангамжийг хариуцдаг бат буян дулаан контор оршин суугчдын амьдрах нөхцөл, дундын эд хөрөнгө, амар тайван байдалд нөлөөлж эхэллээ гэдэг гомдол мэдээллийн дагуу газар дээрээс нь сурвалжллаа. Хансуул хотхны оршин суугч нь болохоор Батбаян дулаантай хамтран ажиллах конторын гэрээтэй. Энэ конторын талаар маш олон асуудал гомдол санал ирж цөөхтөр ирдэг. Ус холдог, хүүтэн ус гарах ёстой газараас халуун ус гардаг. Өвөл болохоор халаалт муу. За тэгээд байрны өрөөний альчуур хатаагч ажилдгөө, бохор өнөртдөг гэх мэтчлэн аюул олон асуудлын дагуу өрсөлдөг. Тэгээд 16 давхар буюу техникийн өрөөнд нь одоо Батбаян дулааны ажилчид нь амьдарч оршин суудаг байгаа. Энэ дээр үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгээ гаргуулсан байсан. Энэ олон асуудлын дагуу 2017 оноос эхлүүлээд оршин суугчид сөөх хамтраад мэргэжлийн бүх байгууллагуудад хандсан. Байгууллагуудаас шалгалт ирээд энэ Батбаян дулааны буруу гэсэн атлаа эргээд дүгнэлт нь шал өөрөөр ирдэг. Тус хорооллын оршин суугчдад Батбаян дулаан контороос ямар хүндрэл бэрхшээл учруулж байгааг тодорхойлоход нэг хэсэг нөгөө хүүтнээс нь халуус гараад жорлонгоос хүртэл амар эвгөө хав халуус гараад идэг. Сүүлийн үед ихтэй гайг болчих. Тэгээ өглөө 6 ч юм айгүй эрт ус мөсөнд орохоор час халуустай хүүтнээс байхгүй усан дор чаддгүй тийм үү? Сүүлийн үед л гайг байна. Тэрнээс нэг хэсэг айгүй асуудалтай байсан шүү дээ. Хан эсвэл хотгоны 102 дугаар байрны одоо техникийн давхарт байж байна. За та бүхний харцгаачлан энэ хоолой бол одоо 102 дугаар байрны одоо доотлын агааржуулах хоолойг та бүхэн харж байна. Энэ хоолойгоор одоо доотлын лифт болон одоо доод давхрын бүх айлуудын агаарыг сороод энэ өрөө рүү ордог юм байна. Нэгдсэн хоолойгоор. Тэгээ энэ өрөө рүү ороод дээшээгээ ингэж гарч агаар солилцоо явагдах ёстой байсан. Гэтэл харамсалтай нь юу болсон бэ гэхээр одоо энэлийн өрөө буюу энэ өрөөгөр дамжиж гарах ёстой энэ хоолойг шууд энэ өрөөний хэлж битүүнжиж хаагасны улмаас энэ хорооллынхаа тэр чигээр агаарыг солилцоод огцсон байдалтай байж байгаа юм байна. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Батбаян дулаан контортой холбогдож хариу тайлбар мэдээлэл авлаа. Хансуул хотхон бол 460 өрхтэй отхон. Энэ хотхоноос одоо орон сууцны контортой гомдоод яваад тэгээл 460 айлаас бол нэгээл манад контор дээр мань гомдолтой гэж ирж байгаагүй. Яг юунд гомдоод байдгийг гэхээр сөөх нь гомдоод байдгийг. Сөөх нь юунд гомдоод байдгийг гэхээр тийм юм байгаад ийм юм байгаад үндслгүйгээр ингээд орон сууцны конторыг гүтгээд идэг аахгүй юу. За тэр юу гэдэг байгаа штэ агааржуулалтын юу. За тэр нь болохоор утаас орогчоо. Онцгой байдлаас ирээд үзэн шалгасан. Тэрнийхэн дүгнэлт нь гарсан байгаа. За өөрөө хансил хатгын сөөх нь өөрөө мэдж байгаа. За тэрнээс нь 3 манад эдгээр 2 нь хансил сөөхийнх нь өөрсдийнх нь ажилчид нь амьдарч байгаа. Тэр евр юм биш. Тий, одоо та нарын орсч үзсэн гэдэг байгаа бол өөрсдийнх нь байр. За тэгээд манай байранд бол тэр хилээд байгаа тэр юмыг чинь аваад тавьчаагүй. Манад бүрэн бүтэн байдлаар байгаа. Харин та нарын орж үзсэн газар чинь аваад тавьсан байгаа. Live TV цэгийн таны хүссэн бүх лайвыг мэрэгжлийн өндөр түвшинд шууд дамжуулна.